Зохиолч би наран зул. Намайг битгий гомдоо. 6 дугаар хэсэг. Хүүхдүүд ангиа чимэглэн эн тэндгүй саашаар хөглөрч орчин үеийн химнэлцтэй дөргөө хөгжим хангинана. Амгалан ангийн хаалгаар орж ирэнгүүтээ сүндрийн хайн ийш тийш харсанж дурлалын эзэн юм. Дурлалын эзэн нь байсангүй. Уг нь би заавал ирээрэй гэж гуйсан юмсан гэж урамгүй бодоод утсаа гарган мессеж бичлээ. Хей, хаана байгаа юм бэ? Сургууль дээр ирэхгүй юм уу? Гэртээ байна уу? Харин очих бодол байсан ч амтсангүй. Уучлаарай. Өө, би чамайг ирэх байх гээд байдгаараа яарад ангид ирчихсэн байна. Манай ангийнхан бүгд байна штэ. Ирчихэлтэй тэхүү. Миний бие жаахан тааруу байна. Ёстой уучлаарай. Өө, тийм үү? Юу нүвдсэн юм бэ? Хүнд өвдсөн юм уу? Гайгүй юу? Би им аваад очих уу? Гайгүй. Жаахан ханиад л үрчгсэн юм шиг байна. Им уучихсан. За. Надтай хамт үдэшлэгт явах хэвээрээ үсттэй. Үнтэй даашин завчихсан юм чинь явуулгүй яах вэ? За. Тэгвэл санаа амарлаа. Одоо юу хийж байгаа юм? Чамтай мессежлээл хийвтэж байна да. Ангийнхан чимээ дуусч байна уу? Дөнгөж эхэлж байна өө. Би танаа гадаа яваад очиж идэх үү? Энд чи байхгүй болохоор ямар сонирхол алга. Яах юм бэ? Ангиа чимэлтэй. Манайх нилийн зайтай штэ. Оройтчихно. За зүгээрээ би нисээд л ингээд бичиж байтал амгалаг гинэнт араас нь хин нэгэн хатхан зочоож ирэхлээ. Амгалан эргэн харуул болор мансайт л инэн айлгүйцнэ. Ямар хөөрхөн зочдөг юм. Гэхдээ амгалан юу ч хэлсэнгүй цааш араа суучхав. Сүүлийн үед болор түүнийг улаан цайн өдөж хорхоох болсон ч амгалан огт тоохгүй толгоом наргаа болгоод өнгөрдөг билээ. Нүрэмгийн шар охин хажууд нь шахан сууснаа удас руу нөнгөйхэд амгалан уцаа гялс чойжлонгуудаа хармандаа хийчихэд босгох гэтэл болор гараас нь татан буцаж суулгаад хүй чи чинь яасан их зантай болчихов. Хоёр үг солилцож болохгүй юу? Тэгэлдэ. Их зансаад байх юу байх вэ? Юу ярих гэсэн юм? Би харин нилээд хэд хоног нэг юм чамаас асуух уу? Болох уу гэж бодлоо. За, асуул та. Юу юм? Найз нь жаахан яарад байна л та. Сая дөнгөж ирчихэд хаашаа яарад байгаа юм бэ? Ангиа чимэхгүй юм уу? Үгүй харин буцаад явах хэрэгтэй болчихлоо. Гэлс асуух юм асуучих. Амгалан нөгөө юу л та. Хоёулаа шинэ жилийн үдэшлэгт хамт явах уу? Чи найз охингүй юм чинь болно үсттэй. Найз охинтой штэ. Тэрнтэйгээ хамт үдэшлэгт явнаа. Уучлаарай болроо. Чи хизээдээ найз охинтой болчихсон юм. Тэр чинь хин юм? Алинг юм? Тэр нууцаа. Үдэшлэгтэй л харахгүй юу да. За, найз нь явлаа байж та. Амгаланг инхүү хилээд босч явахт нь болор гайхах уурлах зэрэгцэн нүдэн эргэлдүүлсээр хосров. Ямар овоо охин нь миний хайрцтай өрхөгдөг байна. Чамайгтэй. Би яаж иж байгаад салхахаа мэдье. Амгалан зөвхөн минийх байх ёстой. Химэн бодсон хортой шар охины цайвар шаргал царай минь читэл улаасан байлаа. Энэ зул сарын баяраар найз залуугийнхаа аав ээжтэй танилцгаар тохирсон гэрээс доглон сандарч хэрдэл бэлдсээр байлаа. Харин гантэг аль хэдийн 2 сарын өмнө гэрээсийн гэр бүлтэй танилцаж байн гоорч гарсаар дотноссон билээ. Би ажилтай байна. За утахгүй очноо. Баатар инхүү их нэртэйгээ уцаар ярьчихад эргэж харан хажуудаа нүцгэн хөвтөг царайлаг жаахан охины гумбан цагаан хөхөн дээр нь үнсэн нилуурч эхэллээ. Тэрээр энэ жил 50 насыг зоогож байгаач нам суусангүй. Элдвийн хүүхэн шуухантай уулзаж учирдаг хэвээр. Өөрийн хүүхэдтэй чацуу шахам охинтой ингэр зүрж байгаадаа ичиж санаа зовх нь бүхэл харин ч өөрийгөө мундаг ир хэмээн бодож өөртөөгөө таарсан хідэн найснаа гайхуулан ярих дуртай. Өнгөрсөн хэдэн жилд бизнес нь цэцэглэн хөгжиж хөрөнгө зойр нь уламл нэмэгдсээр энэ хавьдаал тэргүүн бажуудын нэг болж тансаг хаус хэд хэдэн орон сууцтай болжээ. Залуу зандан насандаа хуруу хумсаа хуухлан байж хураан аривжуулсан эд хөрөнгөө одоо л өрн даран хийж
Наргиц цэнгэх цаг нь болсон гэж Баатар боддог билээ. Удам залгах ганц хүүгээ гадаадын нэртэй сургуульд оруулчихсан. Эхнэр Нансал нь тансаг харштай үйлчлэгчээ зараад жаргаж хөвдөх тул өөр юунд санаа зовх вэ? Алтан дэлхийд хүн бос төрсний аз завшаан энэ алдхан биеэл жаргааж авъя гэд наргиц цэнгэхэд гар татхаа байлжээ. Түүний найзууд гих хідэн шар шимжилсэн баян өөхчүүл юу ч үзээгүй жаахан огтоор зугаагаа гаргачаад нэг нэгэндээ дамжуулан хэрэглэж эд бараа мэт ашиглаад өөрсдийнх нь ганц оройн тансаг зоогны хэмжээтэй мөнгө өгснийгөө их буян хийж байна гэж бодно. Дутуу гачгүй амьдралтай өнчин өрөөсөн гээд олон сайхан цэцэг зэврүү шиг охид хитгэн халтар төрний төлөө ариун нандин бүхнээ хэмтхэн бараа мэд худалдаж орхин гунигтай. Маргааш хүүрүүгээ нисэх тул авч явах хамх хувц хунраа ялган суусан Нансал гинэт залхуу нь хурч үйлчлэгч бүсгүйг дуудан хувцас цэгцэлхийг даалгаад өөрөө доош бууж суух дуртай зөөлөн буудан дээрээ тоглов. Энэ нэг юм чинь маргааш явах гэж байгаагаа мэдэж байгаа юм болов? Сануулж хэлэхээс гэж бодоод нөхөрлөвгөө залгалаа. Нөхөр нь би ажилтай байна. Удахгүй очноо. Гээд уцаа салгахад Нанслын хөх хинэнд нь хурч зэвүүнээр мушийн өмнөх ширээн дээр байсан дарснаас өөртөө хундаглан барив. Баатрийг айл нэг үнтэй зочид буудал залуухан бүсгүйтэй заваарч байгааг Нансал мэдэж байсан ч тоосонгүй. Нөхөр нь түүний юу ч мэдэхгүй тэнийг аваа гэж боддог ч Нансал нөхрийнхээ хаана юу хийж яваа бүгдийг нь мэддэг. Гэхдээ нэг удаач хэрүүл уруул хийж сүйд болж байсангүй. Түүнд энэ амьдрал нь таалагддаг болоод уджээ. 20 жилийн өмнө арх даасан донтоод арчаагаа алдаж байх үед нь Баатар түүнийг хажгаагүйд тэр талархаж явдаг билээ. Өөрөөс нь унсан хүүхэд бүр хүн болохгүй байсан гутарч амиа хорлох талаар боддог болсон тэр үедээ Нансал гармаатай учирсан. Яруу найрагч зохиолч тэр залуу Нанслын зүрх сэтгэлийг хэдхэн өдрийн дотор хэр буртагнаас нь салгаж амьдрах хүсэлтэй болгожээ. Баатрийн ажлын хамтрагчийн төрсөн өдрийн үдэшлэгтэр анх тэр хоёр танилцсан билээ. Тэр өдөр яагаад ч юм Нансал ирүүл байж таарад огт гэрээс гардгүй байсан хүн чинь яагаад ч юм тэр үдэшлэгт очимоор санагдаад явсан байжээ. Цаанаасаа л нэг хувь тавилан дуудаад байсан юм уу гэлтэй. Тэр үдэшлэгтэр гармаатай танилцсанаас хойш Нансал уухаа болж гаднах үзэмж хувцас хунартай анхаарах болсонд нөхөр нь гайхсан ч бишгүүдээ баярлаж байлаа. Баатар тэр үед Нанслаас салгаа шийдэж харин яаж хэлэхээ мэдэхгүй түр хойшлуулан явсаар байсан байжээ. Эхнэр нь гинэт өөрчлөгдөн өнгө зүс орж эхлэхэд Баатрийн хөрсөн сэтгэл баг чадвараа сэргэн салах бодлоо толгооноос авч хайсан билээ. Харин Нансал шинэхэн дурлалдаа мансуурч гармаатай нууцаар болдож явсаар жимсэн мосноо мэдэж баяр хөөр айдас төгшүүр холилдон 9 сарын дараа гантиг хүү мэндэлжээ. Нанслыг жимсэн болсноо хэлсэн тэр өдрөөс хойш гармаа сураггүй болж Баатар харин гантхийг өөрийнхөө гэдэгт бат итгэсэн юм. Гармаа Нанслыг өхөөрдөн эрхлүүлэхдээ гантиг чулуу шиг гялалцсан нүдмэн гэж байн хэлдэг байсан учраас Нансал нөхрөөсөө зөрж үтгсээр хүүдээ гантиг их нэрийг өгсөн билээ. Дэврэн мөрөөдөлтөө шатаж явсан бүсгүй нөхрөөсөө салаад гармаатай суун гэж бодсон ч гармаа түүнд хайргүйгээд явчихсан. Тэр гармаад ихэндээ гомдож байсан ч он цанг өнгөрөх тусам харин ч талархдаг болсон. Хүү гантиг эрүүл саруул өсч боожин ээжийнхэн сэтгэлийг эдгээсэн ч байж болох юм. Энэ олон жил өнгөрөхөд Нансал гармаатай ганц удаа уулзаагүй ч урт хар үстэй уран яруу яриатай тэр сайхан залуу сэтгэлд нь үрд хадаатай хоцорсон буюу. Үсээ бурж гэлгэн засч нүрээ яламгүй будсан сүндэр даашинч дүүпэл уутанд хийнж бариад гэрээсээ гарan явлаа. Хашааны гадаа амгалан таксийн дотор түүний хүлээн суун. Сүндэр амьсгаацаар орж ирэн суугаад "Яна, зөндөө удчихлаа. Уучлаарай." "Зүгээрээ. Чи ямар хөөрхөн харагдаж байна?" "Угаасаа ч хөөрхөн л тоо." "Баярлаа. Чи ч гэсэн гоё харагдаж байна." "Хээ, баярлаа. За явах уу?" "Тэгээ. Сургуулийн зааланд ахлах ангийнхны шинэ жилийн үдэшлэг болж дуу хөгжим ханган эрвийхээр гойж хангалсан хүүхдүүд бүжиглэх нь бүжиглэж зарим нь 6 даруулан зогсцгоно. Даруйд л нүрээ будаж бариун улаан даашин жөмссөн болор орох хаалганаас нүд салгалгүй зогсох нь хин нэгний хүлээж буун илт. Сүндэр ангидаа орж даашин зөө өмсөд гарч ирэхэд нь
Коридорт хүлээн зогсож байсан амгалан гоо сайхны өмнө харц бууруулж чадахгүй алмаар нь ширтэж хэсэг зогсоод хоёул хөтөлцөн заал руу явлаа. Амгалан сүндэр хоёр хөтөлцөөр орж ирэхэд бүх хүүхдүүд тэлэлүү харж гайхацгаан дууалтцгав. Болор харин атаархсандаа байж ядан бачуурж гартаа барьсан жижиг цүнх шиг юма урах нь холгүй басан зогслоо. Яг энэ үеэр уянгийн аян явж эхлэхэд амгалан сүндрийг бүжигэнд урьж хоёул талбайн голд гаран бүжиглэв. Болор уурандаа шатан зогссноо өөрийг нь өрссөн олон хүүгүүдээс хамгийн гайгүй гэсэндээ бүжиглэх зуур нөгөө хоёроос нүд салахгүй муухай харсаар л гайртай залуугийнхаа мөрийг дэрлээд намуухан аянд бүжиглэн зогсох сүндэр үүлэн дээр хөвж яваа юм шиг зүудлээд байгаа юм шиг санагдан хязгааргүй аз жаргал думбаж яг ингээд л цаг хугацаа зогсдог бол ямар сайхан бэ хэмээн бодож инээмсэглэв. 3 удаа уянгийн ая явсны дараа хөгжим зогсож хөтлөгч хөвгүүн тайзан дээр гараад энэ үдшийн ханхуу гүнжийг тодруулах болсныг зарлав. Эхлээд ханхууг шалгаруулахаар болж гайгүй гэсэн 3 хөвгүнийг нэрийг хэлэн алга ташилтаар өрсөлдүүлэхэд амгалан бараг л өрсөлдөгчгүй тодорлоо. Гүнж шалгаруулах болоход хөтлөгч хамгийн түрүүнд өөрийн хайртай охины нэрийг хэлгээд хүүхдүүд инээлснээс биш нэг их алга ташилсангүй. Хоёр дахьт нь болор гэхэд заалны бараг тал хүүхдүүд алга ташин оролдов. Хамгийн сүүлийн охин бол сүндэр хэмээн хөтлөгжийг хэлэхэд заал даяар алга ташин чих дүжирмээр их оролдож амгаланч мөн хоолоогоос өдөл хашгирч шүгэлдлээ. Сүндэр ичингүүрэн доош хаарж зогсоход болор ууралсанд минчитэл улаачсан уйланхуу гэлтэй зогсож байв. За ингээд үдшийн ханхуу гэж тодорлоо. Амгалан сүндэр хоёроо тайзныгоо дуръя. Гэхэд амгалан сүндрийг хөдөлсөөр заалны голд гармагц хөдлөгчөөс микрофоныг нь аваад сүндэрлүү харан зогсноо. Сүндрээ би чамд хайртай. Миний найз охин болооч. Гингүүтээ хаанаас ч юм час улаан сарнаа гаргаж ирэн сарвалаа. Сүндэр юу гэхээ мэдэхгүй шоконд орж балмагдан догдолж зогсдол гинэт болор хажуунаас нь гарч ирээд микрофоныг шүүрэн авангуудаа "Сүндрээ чи ичээж баахан ирчүүтэд хүчндүүлсэн бузар амтын юм байж тэрнийг нууж амгалангийн толгойг эргүүлэх боль. Чамайг угаасаа бузрын янхан гэдгийг бид бүгдээрээ мэдэн заа юу?" хэмээн заал дүүрэн хашгирав. Хүүхдүүд бүгд нам жим болж амгалан л ганцаар гайхсан янзтай ангаан сүндэрлүү харуул охин шууд гүйсээр хаалгаар гараад явчихлаа. Амгалан хойноос нь угсгийх гэтэл болор гараас нь давтан зогсоогоод ямар нэгэн учирлан ярьж эхлэхэд хөвгүүний царай хувсгийн цайж хөмсгөө зангидав. Цагаахан цас малгайлан буударч гадаа үнэхээр үзэсгэлэнтэй байсан ч хөөрхий охин анзаарах сөхөөгүй уйлан гүйсээр ганган цагаан даашинсны хормой шавар шавхаатай холилдон сүндэр охины зүрх сэтгэр шиг бохирдон халтартаж байлаа.